Хөтөлбөр Төв аймаг дахь НТВ-ийн сурвалжлагч Саран Чимгийн ирүүлсэн мэдээллээр үргэлжилж байна. Төв аймаг эрүүл мэндийн салбарын 100 жилийн аян хүрээнд цэнхэр кодоор тусламж үйлчилгээ үзүүлэх совилогч мэргэжилтний оролцоо ур чадварын тэмцээн боллоо. За тэмцээн амьлуулах, лавшруулсан тусламж үзүүлэх гардан ажилбар, за амьлуулах тусламжийн мэдлэг үнэлэх цорил зэрэг 4 үе шатаагаар боллоо. Совилогч эмнэлгийн мэргэжтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, за мэргэжлийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, за үүний зэрэгцээгээр эрүүл мэндийн салбарын залгамж халаа, уялдаа холбоо, улмаар салбарын нийт эмч мэргэжтнүүдийн хандлагыг дээшлүүлэх зорилгоор энэ тэмцээн маань зохион байгуулагдж байна. Маш богино хугацаанд түргэн шуурхай стандарт удирдамжийн дагуу цаг алдахгүй, за мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх энэ чадварыг сайжруулах зорилгоор хийгдэж байгаа энэ тэмцээн байгаа. Энэ тэмцээнд орсноороо багаараа хамтран ажиллах, мөн амьлуулах тусламж үйлчилгээ болон лавшруулсан тусламж үйлчилгээг үзүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм аа. Тэмцээн нь ур чадвараа дээшлүүлэхээс гадна багаар ажиллах, хамт олонч уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулснараа онцлогтой. Мөн тэдний дуу хоолойг сонсож хамтдаа шийдвэр гаргах төвшөнд хүргэж ажиллах арга замыг эрэлхийлэхэд чухал алхам болж чаджээ. Эдгээр тэмцээнд нь бид нар өмнө улсын 3-р төв эмнэлэг хөдөө орон нутгийг хамруулсан давлгаа тусламж байгаа хүрээнд маш олон ажлуудыг хийж байгаа нэг нь эмч мэргэжилтнийг чадваржуулах сургалтуудыг, эмч мэргэжилтнийг чадваржуулах ур чадварын тэмцээнүүдийг үе шатаа зохион байгуулсан. Тэмцээний тэргуун байранд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхэд мэдрэлийн хамтарсан баг орсон бол мис засал дотрын хамтарсан баг удаалсан байна. Харин шагналт 3 дугаар байранд баруун 100 мод өрхийн эрүүл мэндийн төвийн баг хамт олон шалгарчээ. Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд совилогч мэргэжилтний оролцоо ур чадварын тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар болжээ.